Сайн байцгаана үзэгчдээ. Аялын цагийн удаагийн нэвтрүүлгээр бид Хөвсгөл аймагт болох нэгэн ардын зан үйлийн Үрмэц баярын тухай сонсоод аяллаа үргэлжлүүлэн явж байна. За Ранга аймгийн нутаг дахь аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хорог, Тэрхийн цагаануур, Чулуутын хавцал зэрэг газруудаар дайраад Хөвсгөл явхад зам гудас дагуу аялал жуулчлалын үзэж харах тийм газрууд байх учиртай. Сүүлийн үед Хөвсгөл аймгийн Жаргалан сумын аялал жуулчлалын нөөц бол нэлээд анхаарал татаж энэ алслагдсан хол аялал жуулчлалын газруудыг холбох нэгэн чухал нөөц болоод байгаамаа. За бид энэ Тэрхийн цагаануураас хоошоо хангаан нурууг Ороохын даваа гэж хуучин цагтаа нэлийн хүнд ирэх байсан давааг давж уруудна. За хангаан нурууны өндөр тагийн томоохон давааг давж уруудаад ингээд бид нэр зорьсон газартаа ирэх юм аа. Ингээд аваад ирэхэд тоон гол гэдэг нэртэй их сайхан хүн дээрээ буу. За эндээс Аранга нутгаас Хөвсгөлийн нутг руу буучж байгаа юм. За Хөвсгөлийн нутг руу жишээ нь тоон голын их рүү буугаад ирэхэд өндөр толгоон орой дээр зориуд жишээ нь өндөр алхац шат довжоонуудыг бий болгосон сүмийн туйлтай таарна. За энэ нь бол хуучин цагтаа бол арын хүрээ буюу хангаан нурууны урд талын гол хүрээ нь бол тариатын хүрээ, арын хүрээ нь голлох хүрээ энэ байсан гэж үздэг арын хүрээний тойр юм. За энэ бол маш том хүрээ хэд байсан боловч өчүүхэн шал довжоо хүртэл устсан байгаа. За учир нь юу гэхлээр зэрэг энэ бол хувьсгалын эсэргүү буюу лам нарын бослого болж исэн газар учраас нилээд жишээ нь бүрэн гүйцээж сүнээсэн заналтай маягаар жишээ нь далд хийсэн маягтай тийм улмөр харагддаг. За энэ өндөрлөг довжоо 180 довжоогоор чулуун давж байгаа дээшээ гараад гişхүүрүүдээр ингээ гарахад дээр нь бол хуучин цагтаа байсан сүмийн тойр. За тэр сүмийн тойроос сүмийн гол буур сүм хийдүүдийн орон дүлдөрхүүдийн баримжааг харж болох юм. За 90-ад онд буддын иргэншил буюу буддын соёлын эхний зарим хэсгүүдээс ирэх хандлага гарсныг гэрч болгож хуучин модон сүм барьсан байдаг. За эндээ уншлаггүй. За яг хуучин дурсгалыг бодож ингэж бариад зарим нэгэн уншлах сэрэх гэсэн боловч чадахгүй байгаа. Монгол газрын хаа сайгүй байгаа жишээ. Буддын соёл иргэншлийн мөхлийн дараах сэрэх гэж оролдоод чадахгүй байгаа ийм төрхийг бол харуулж байдаг. Монголчуудын сонгосон сүүлчийн иргэншил бол буддист иргэншил байлаа. За энэ маань ингээд ерөнхийдөө одоогийн технологи, материалын нөхцөлийг сонгосон нийгмийн ийм иргэншлийн давалгаанд бол сэргэж чадахгүйгээр өртөж өргөдөж байгаа. Ийм л дүр төрхийг харж болно. За тойн голын хөндий бол хэдэн үеэр энэ хангаан нурууны ард талын улсууд далай чанхар вангийнхны шүтэж ингэж амьдарч ирсэн ийм сайхан нүүдэлчтэй нутаг. За энэ голын хөндий ч дүүрэн нүүдэлчтэй нутаг хിവэр ингэж харж байгаа. Энэ бол Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нутаг юм аа. За энэ ташрамд хэлэхэд хангаан нуруу бол геологийн хувьд хөгшин уул учраас хөгшин уул нь нэлээд мөлгөр байдаг. Ийм тогтцтой. За ингээд тойн голын доод хүн дээр ороод ирэхэд эдрийн гол буюу Монголын хангаан нуруунаас буудаг томоохон усан сав бүхий голын хүн дээрээ бууж ирнэ. За энэ дээрээ энэ тойн голын хүндийн цэв хүйтэн усны дороос жишээ нь төмөр хоолгоор гарч ирж байгаа халуун аршаа мөхий ийм газар ирлээ. За энэ бол Галт улсын буюу дэлхийн халуун магмын осчин газар дор их ойрхон байна. Тэрний дор байж байгаа гүний ус жишээ нь халуун температуртаа болж гарч ирж байгаагийн жишээ бол энэ юм. За энэ төмөр хоолоонуудаар жуулчны бааз ерөнхийдөө бол өөрийнхөө бааз руугаа төмөр хоолоонуудаар ус татаж ингээд жуулчны өөрөм зорчин үүсгэсэн байна. За энд бид нар халуун аршааны хүүдэн голуудын хөндий голдрол дунд урсж байгаа. Гүнээс гарч байгаа халуун аршааны нөхцөлтэй танилцж байгаа.
За энэ халуун аршааныг төшөглөж өөрөөр хэлбэл энэ галт улсын энэ одоо орчинд байж байгаа одоо хөрсний үе давхаргад их ойрхон тулж ирсэн дэлхийн дотоод магмын халуунаас одоо гүний ус одоо халаагдаж ингэж гарт ирж байгаа энэ үр дүн энэ байгалийн одоо нөөцийг ашиглаад жаргал жигүүр нэртэй жуулчны баазыг хажууд нь байгуулсан байна. За энэ жаргалын сумын нутагт жаргалын сумын төвийн хажуухан байдаг давхлаг жуулчны бааз. За Монголд ирдэг жуулчдын одоо аял жуулчдын төр зүйлийг хөгжүүлэхэд энэ халуун аршааны амралт зарим нь одоо амралтын чиглэл нөгөөх нь соёлын чиглэл гэсэн одоо чиглэлүүдээр одоо энэ халуун аршааны төшлөд одоо аял жуулчлалын одоо жишээ нь бааз нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. За энд бол энэ халуун аршаанд төшөлсөн жуулчны бааз байна. За энд бол жаргалын сумын онцлогийг харуулсан нөгөө хар модон цуулбар одоо гэрийн одоо мод хэрэгсэл хийдгээрээ алдартай сум одоо Монголд энэ талаараа бол тасархайл гэж одоо хэлж болох одоо ийм сум одоо жуулчны бааз бол бас зөвхөн энгийн модон чимгэлтэй харагдах боловч өмнөд энэ модон гэрүүд нь хамгийн хугардгүй хагардгүй хамгийн бүх бат одоо жишээ нь тийм модны одоо технологиор хийсэн ийм одоо Монгол гэрийн жуулчны баазтай юм байна. За хөвсгөл нуур за хорог тэрхийн цагаан нуурыг хооронд нь холбодог хангаан нуруугаар давдаг зам учраас жуулчдын хөл тасалдаггүй. За халуун аршаантай учраас японочууд ирж их одоо жуулчлах дуртай. За сүүлийн одоо Монголын өсгсөн тутгуулаар яж байгаа монголчууд маш их халуун аршааны төшөөрж ирж амрах одоо дуртай болж ингэж өсөж байгаа юм. За халуун аршааны гол одоо жишээ нь татсан хоолойн төгсгөлд одоо жишээ нь амралт сувллийн халуун аршааны гол одоо усан сангуудаа байгуулсан байх юм. За энэ байгуулсан байдал нь бол энэгээр явдаг аялагч жуулчид гадаад дотоодын хүмүүст их одоо таатай орчныг үүсгэсэн ийм нөхцөл байдал байна. За олон жилийн өмнө Монголын аял жуулчлал одоогоос нэг 10 гаруй жилийн тэртээ иймэрхүү одоо нөхцөлтэй одоо нөөцүүдэд ашиглах талаар бол бодол бага дөнгөж эхлэлийн төдий байлаа. Гэтэл одоо сүүлийн жилүүдэд халуун аршааны амралтаас гадна маш олон төрлийн одоо шинэ амралт аял жуулчлалын одоо хэлбэрүүдийг энд үүсгэж амжилт олж байгаагийн нэг жишээ бол энэ болж байна. За жаргал жигүүр жуулчны баазын энэ одоо гадна талд гаргасан чулуун хашлахын усан сангуудад одоо эрэгтэй эмэгтэйгээр тусдаа одоо усан сантай энэ нь бол шөнө оддын дорж өдрийн одоо жишээ нь халуун нар шарсан үед ч ямар ч одоо жишээ сайхан үеүүдэд бол энд 35-аас 40 градусын одоо сайхан халуун ус сангуудад одоо орж ингэж одоо альжаараа таашаал авах ийм боломжтой байх юм. За сүүлийн үед аял жуулчлал одоо халуун аршааны чиглэлээр гадны одоо жуулчлалд зориулж за дотоодын жуулчлалд зориулж одоо өсөж байгаагийн зэрэгцээгээр амралт соёлын чиглэлээр одоо эрүүл мэндийн чиглэлээр хөгжиж байгаа тийм зүйлүүд бий. За эрүүл мэндийн чиглэлээр уламжлалт байдлаар одоо ашиглаж байсан аршаанууд бол төдийлнөх одоо хөрөнгө оруулалт байхгүй дэвшихгүй байгаа. За жуулчны чиглэлээр одоо ашиглаж байгаа газрууд бол ингэж одоо гадны нутгийн жуулчид холигсон, ирж амарсан энэ халуун аршаан буюу энэ байгалийн нөөцийнх нь энэ онцлог байдалд татагдсан ийм байдлууд нэлээд харагдаж байх юм. За хуучин одоо шаргалжууд Отгон дэнгэрийн халуун аршаан гэх мэт газрууд бол уламжлалт байдлаараа л одоо үйлчилж байгаа болохоос гадныхны сонирхлыг тэр нөөцөө өргөжүүлээд одоо их одоо тод хуцаар одоо татж байгаа явдал бол бага юм уу даа гэж бодогдохоор байдаг. Одоо зурвасхан ажиглахад за олон улсын янз бүрийн хоол хүнсээр үйлчлүүлэх гадна одоо уламжлалт технологиор хийсэн Монгол хоол хүнсүүдээрээ Монгол жуулчид одоо үйлчлүүлэх дуртай байдаг юм байна. Талархуустай зүйлийг нэг хэлэхэд сүүлийн жилүүдэд бол ер нь Монгол жуулчид нэлээд Монгол орондоо дотоодын жуулчид нэлээд хөгжиж байгаа. За тэднийг татах гол юм бол энэ уламжлалт хоол хүнс цэвэр агаар за түүнээс гадна айраг цагаа гэх мэт одоо уламжлалт ийм зүйлүүд байдаг. За жуулчдыг ирэхэд үддэг угтдаг энэ талаараа бол жаргал жигүүр жуулчны бааз нэлээд их аятайхан хүмүүсийн сэтгэлд өрсөн ийм байдалтай юм аа гэж бидний сэтгэлд төрүүллээ.
За бид эндээс эдрийн голын бурхантын болон гэдэг жижигтэр одоо хүндийд ирж байна. За бидний зорин ирж байгаа газар юм. За бурхантын хүндийд бол олон арган гэрийг нүүлэн барьсан, адуу мал одоо багширсан тийм одоо үйл явдлын орчинд одоо бид нэр очлоо. За энд бол ураг удам, махан дүүс, овог төрөл, ёс уламжил, ахстэйстэй хүндлэх нэг ёсны баяр ёслол болж байгаа гэж бид нэр сонсоод ирж байгаа. За угсаатны нэг ёсны одоо зан үйлийн ёслол юм аа гэж одоо хэлж болно. За сүүлийн үед бол монголчууд ураг удмаа мэдэх, заахан дүүс, уламжлал ёсонд дэвлэхэд одоо их ярьдаг болсон. За энэний нэг одоо жишээ орчин үеийн ёслол энд болж байна. За энд бол ургийн баяр гэж одоо сонирхолтой нэг ёсны одоо ёслол болж байгаамаа. За бидний хамгийн гол сонирхож ирсэн зүйл бол юу вэ гэхэл зэрэг за энд бол ерөнхийдөө 60 жил ханилсан хоёр одоо буураагаас 15 одоо хүүхэд төрсөн. За тэднээс нь одоо өнөржиж өссөөр одоо 600 шахам одоо хүн болсон. Ийм одоо онцгой сонин одоо тохиолыг одоо сонсоод энэ баярыг зориудаар одоо зорж ирж байгаа. За энэ гэхэд үндсэндээ бол өөрийнхөө өвдөөцийн одоо гэрээг бариад 15 одоо удмынхын хүүхдүүд 15 гэрүүд тойруулж бариад тэгээ жижигтэр одоо бисрэг ургийн баяр одоо ёслолоо хийж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр хүнээс 600 шахам хүн одоо чинь өнөржиж өргөссөн тийм одоо ховор тохиол одоо энд болж байна гэж одоо хэлж болно. За ургийн баярын энэ баярд бол үндсэндээ 600 шахам хүн ирсэн, нутаг орны дэргэлдээ сумын одоо хүмүүс ирсэн гэвэл одоо нэг 1000 гаруй одоо хүмүүсийн баяр ёслол болж байна. За энд бол нэрагаас 90 нас хүртэл энэ олон хүн Монголын газар үрээс, томоохон хотуудаас, аймаг нутгуудаас одоо цугларч ахан дүүсээ гэж өвдөөцөө дурсахаар. За мөн одоо түүх соёл өөрсдийн ураг урдмаа одоо мэдлэлцэд тодруулахаар одоо ингэж цугласан байх юм. За нэгэн дор ингэж ахан дүүс одоо цуглаж өөрөө өөрсдийгээ мэдэж, өөрсдийнхөө одоо баяр жаргалаан, дурсамжаан хуваалцаж ингэж байна гэдэг бол их ховор сонирхолтой зүйл. За тэр дундаа нүүдэлчин монголчуудын хувьд бол энэ ураг удмаа мэдлэх уламжлал одоо байсан учраас тэр уламжлалыг сэргээж түүнийг баттгаж одоо гэр бүлсэг болоод ах дүүсэг байх тэр одоо сайхан сэтгэлийн чанад халууныг одоо жишээ нэгэн үйл явдлаар одоо нэгтгэж байна гэсэн ийм үг юм. За өөрөөр хэлбэл одоо дүлийхэн овогт төдөө гэж хүн байж түүний гэргий цогсмоо гэж хоёр хүнээс одоо 15 одоо хүүхэд төрсөн. Одоо тэр хүүхдүүд нь 55-аас 80 настай одоо буураач болсон байна. Тэдний үр удамгүй хүч шуухад хөргөн бэрүүдээс ингээд нийлэх юм бол 6-700 болсон. Ийм одоо баяр ёслолын нэг зүйл одоо болж байгаа. За энэ хүмүүсийн тухайд хэлэх юм бол одоо жирийн малч одоо хүмүүс. За ер нь одоо нутаг орныхноос сонсоход бол маш одоо хөдөлгөөнтэй их зүтгүү шаргуу одоо ийм одоо хүмүүс. Энэ хөдөлмөрийн үр дүнгээр нутаг усан дааш одоо нэртэй ийм сууд юм байна. За энэ ургийн баярын ёслолын үеэр бол ажиглагдж байгаа нэг зүйл бол за ер нь нээлтийн ёслол бол болоод өнгөрдөг. За хүн бүхэнд хүртээ их одоо жишээ нь цагаан идэ үйлчлэгээ ёслол нэг гэр бүлийн одоо дотор болж байгаа учраас халуун дотмоор одоо ингэж явж байгаа. Одоо хүн бүхэн одоо үйлчлэгэнд хүртсэн ийм одоо сайхан найр цэнгэлийн одоо баяр ёслол одоо харагдаж байлаа. За ихэнх үед нь одоо сонирхолтой нэг ёслол болсон. За энэ ах トゥ 15-ын төлөөлөл болгож иршүүд голдуу улсууд ургийн сүлд хийсгэх ийм одоо ёслыг хийлээ. За энэ бол их сонирхолтой ёслол юм аа гэж одоо хэлж болох юм. Учир нь ширээтэй дормон тамга үхий одоо хүүхцэнхэр одоо далбайг мандуулж одоо ургийн дахин уулсны баяр дуусгал зориулсан одоо ийм тугаа өргөж байна гэж байгаа. За энэ ширээтэй дормон тамга гэдэг бол одоо Батбахын бэлэгдэл, ургах мандахын бэлэгдэл болсон эртний одоо маш эртний одоо жишээ нь адууны тамга, овгийн тамга болдог ийм тамга. За энэ хэдэн үеэрээ энэ айл гэрийнхэн бол ширээтэй дормон тамга үхий адуун алтай байсан. За адуунаасаа ширээтэй дормон тамга үхий хээр үрэг одоо авчирч энэ одоо ширээтэй дормон тамга болоод туг сүлднийхээ одоо ёслолд мөн одоо жишээ нь адууны тамга энэ хоёрын бэлэгдэл өрөөлөг одоо нийцүүлж байгаа. Ийм одоо сонирхолтой ёслол болж байна. За аав ээжээ дурсах өдрүүдийг зариуд одоо зохион байгуулж өөрсдөө өндөр насыг зовлоод хамтдаа өрөөлийн хураа өргөж одоо зогсно гэдэг бол их сайхан
их л азтай зүйл юм гэж бодогдож байлаа. За түүнээс гадна одоо энэ цагийн ажлыг дагаад тэдний одоо хойч үн хэдийгээ дандаа одоо малчид сайхан одоо нутаг орны үйлчлэлтийн уламж болж байгаа хүмүүс боловч за үр хойч нь одоо олонх нь одоо бусад монголчуудын адилаар хотгүйрүүл одоо явж хааж байгаа байх таа гэсэн одоо бодол төрж байлаа. За ингээд одоо ургийн сүлд хийсгэх энэ ёслолын дараагаар энэ бол бас ажиглуулж байгаа сонирхолтой зүйл нь эцгийн одоо голомтонд орж одоо мөргөх ёслол үүсэх тусламжаа хуваалцах тийм одоо ёслол болсон. За энэ бол одоо улс оронд ч одоо соёлын одоо ховор олдууруулах тийм зүйлүүдийг одоо хадгалж нангинд байдаг тэр зүйлүүдийг ч бид нар бас эндээс олж үзсэн юм аа. За энд бол одоо дахиад хэлэхэд бол энд нэг гэр бүлээс одоо 15 хүүхэд өнөржиж одоо тэгсээр 600 гаруй одоо хүн болж тэгээд урган баяраа тэмдэглэж за мөн одоо жишээ нь эсэг үгдийн уламжлалаар бол энэ нутаг усныхан одоо асуудал бол маш одоо ажиллаж хичээнгүй шаргуу тийм одоо зүтгэлтэй хүмүүс юм байна. За төрийн одоо шагнал их жолсон за одоо мал хар энэ одоо жишээ нь малч байдлаараа ч гэсэн нутаг усанд одоо нэртэй ийм удмын улсууд за ихэнх нь бол одоо мал ахуйгаал одоо ахуулаад за ажилчин одоо сэхэдэн хүмүүс ерөнхийдөө одоо цөөвдөн ингээд одоо жишээ нь нүүдэлчний уламжлалаа одоо хадгалаад үнэржид сайхан одоо ингэж яваа улсууд юм байна гэж эндээс харж болохоор байлаа. За энд одоо эцэг өвгдийн хэрэглэж байсан эдлэл хэрэглэл тавилга хэрэгслүүдийг одоо эцгийн гээгээр голомтод одоо сэргээж тавьснаас гадна за эднийхний одоо удмаараа хадгалж ирсэн их нандин шүтээнийг 11 дэх одоо хүүхэд нь болох мөнгө жаргал 60 гаруй настай мөнгө жаргалгаа одоо танилцуулж энэ хүмүүстэй эцэг өвгдөд орсох одоо их сайхан билег болгож өрөөл бэлгэлсэн юм аа. Энэ бол одоо энэ 70 оны хойшууд ганцхан ийм алтан жадам гэх юм байдаг. Энэ нь болохоор манай хүүхдээ эцэс олонж ирсэн. Биднийг одоо ийм олон хүүхдийг одоо энэ сануул явуулж байгаа ийм алтан жадам гэх юм. Энэ номоо бид нар одоо цагаан сар болохоор битүүний орой хотод хойдог. Том үйлчээгөө бөөр алсуурна гэж гурав тойрдог. Тэгээд энэ алтан жадамыг ингээд нэг нь төрүүлээд болохоор гаахаа байгаад сүүлчийнхээ хүнд шилжүүлээд түрүүнд нь гараад ингээд гурав тойрог. Тэгээд ихтэй загаад тэгээд бүхнийхээ энэ уртлын хаалтыг онгойлгоод цагаас туслаа. Ингээд байсан. Энэ баримтыг одоо энэ баримтыг хийсэн номон баримт гэж хэлсэн буян урдаг. Их буянтай гэсэн номон их баярлаж байна. За ингээд одоо энэ жадам судрыг одоо задлж одоо хүмүүсийн одоо шүтдэг гэр орондоо залдаг одоо ердийн одоо жадам судартай адил биш. Энэ бол мөнгөн хүрээ бүхий шугамтай хөхрөөтэй за хар дэвсгэрээ дээр одоо цардаж хийсэн дээр нь одоо алтаар бичсэн ийм одоо нандин судрыг одоо энэ гэр бүлийнхэн одоо хадгалж ирсэн байна. За энд бол бурхад тэргүүтнийг одоо сэлж зурсан байдлыг харах юм бол дээд зэргийн одоо жишээ нь нарийн одоо урлалаар одоо хийсэн бурхны одоо жишээ нь жинхэнэ одоо авшиг ёсоор нь бүтээсэн ийм одоо нандин судар юм байна гэдэг нь одоо харваас ойлгогдож байсан. Энэ бол алтан үсгээр одоо бичсэн цэвэр алтаар бичсэн за мөнгөн хүрээ одоо суулгасан ийм одоо эртний төвд судар байна. За хэдийн үеийн мэдэгдэхгүй. За ямар ч байсан энэ хошуу нутагтал бол хамгийн одоо нандин судруудын нэг байсан гэдэг нь одоо уламжил домог яриа хөөрэ одоо баримтаараа нотлогддог. За энэ удмынхан бол шүтэж ирсэн энэ алтан жадам судар бол за Монгол газарт одоо ховор байж байгаа номын том соёл юм а гэж мэдэрхтгэхээр ийм одоо санагдаж байлаа. Өөрөөр хэлбэл одоо жирийн ард олны авдар дунд тэдний одоо гэр бүлүүдийн донд соёлын онцгой сайхан болцоход хадгалж байдаг юм байна гэдэг одоо жишээг эндээс харж байлаа. За нөгөө төр хэлэхэд соёлын ийм одоо ховор дурсгалуудыг улс орон одоо бүртгэлдээ авч соёлын одоо хамгаалтанд авч хамтран хариуцах явдал энд байна уугүй юу гэдэг асуудал бас бодогдож байсан.
За энэ жадам судрын ерөнхий одоо хийж зураас тэг за ер нь одоо уран байдлыг одоо ингээд харахад хэдийгээр одоо ном судрын явдлын соёлоор бид нар төдийлөн одоо их сайн биш гэсэн онцгой гайхамшигтад урсгал байна гэдг нь илэрхий одоо харагдаж байсан юм а. За ийхүү одоо үгдээсийн галамтанд одоо хадгалагддаг тавилга хэрэгслээс авахуулаад за ном судрыг хүртэл энэ одоо жишээ нь эцэгхийн одоо 15 хойш удам үр хүүхэд нандинан хадгалж ингэж тээж явсаар байгаа. Соёлын хувьд одоо их сонирхолтой зүйлийг одоо ард иргэд хадгалж байдаг юм байна гэдгийг одоо нэгэн жишээ боллоо. За энэ ёслолын дараа одоо энэ өвгдээдсэн одоо голомт дотроо за 15 хүүхдийн бүх одоо үр хүүхдүүд бэр хөргчүүл одоо цуглаж энд өөрсдийн одоо 15 хүүхдийн эцэг болох одоо төдөө агсны одоо дүү буюу авга эгч нь өндөр авга эгч нь одоо ирж бүх одоо дүүнэртэй хишиг хүртээсэн одоо их сайхан ёслол болсон. Ир хүрч байгаа хөнгөө гоож одоо энэ хөнгөө эгч гэж энэ ахан дүүс нь одоо хэлдэг. Энэ эгч одоо зарим ирж ахынхаа одоо хүүхдүүдийн одоо энэ ураг одомд хишиг хүртээж одоо ёслол хүргэсэн нь одоо энэ хүмүүсийн хувьд бол хамгийн одоо их чухал сайхан одоо сэтгэл хөдлөсөн явдал боллоо гэж ингэж яцгааж байсан. За энэ ургийн баяр гэдэг бол монголчуудын хувьд бол сүүлийн үед одоо сэргэж ах дүүсээ одоо мэдлэх ёслолын зүйлээс одоо гадна ер нь овг аймгаар амьдарч ирсэн нүүдэлчдийн хувьд ялангуяа илгэн саднаа гэж боддог нүүдэлчдийн хувьд бол онцгой сайхан ач холбогдолтой. Үлгэр дүүрээ жишээ болохоор тийм сайхан үйл явдал боллоо гэж бодогдохоор бас юм а. Сумын төв болоод эдрийн голын хөндөд байдаг ой цэцэрлэг сайхан газарт байгаа. Энэ ой нөөцөө төшөглөөд хуучин социализмын үед бол нэг л дундын үйлдвэрлэл байсан. За энэ уламжлаач дагаад одоо Монгол гэрээ тэр дундаа одоо цуулбар одоо жишээ нь хан тоон ун үйлдвэрлэлийн талаар бол одоо Монголд хамгийн одоо уламжлалт байдлаар үлдсэн, тэрийг авч үлдсэн, тэргээрээ тэжээгдэж амьдарч идэг ийм улсууд юм байна. Жилд энэ сумаас нэг бараг 500-аад одоо гэрээ мод үйлдвэрлэж гарч бусад Монголын бүс нутгууд байж байгаа аймагуудад одоо нийлүүлэгддэг ийм байх юм. Энэгээрээ олон хүн амьдардаг. За гэрийн үйлдвэрлэл маягийн, жижиг үйлдвэрлэл маягийн ийм одоо зохион байгуулалтаар амьдардаг. Тэгэхээр зэрэг зарим үед болсон үйлдвэрлэлийн одоо жишээ нь туршлага үр дүнгээ ингээд ашиглаад одоо цагт одоо зах зээлийн нөхцөлд ашиг бизнес ажил төрөл болгоод явдаг. Ийм хэлбэрийг энэ сумаас одоо харж болох юм. За одоо энэ тэнд бусад аймаг нутгуудад одоо явж байгаа сургалахад за хөвсгөлийн жаргалантын цуулбар модон хан ун тоон одоо тийм гэр аавна гэсэн эрэлт хэрэгцээ маш их бий. Тэр үтгийг л одоо хуучин мод ун ханыг одоо хээл чимгэлэх талаараа зах зээл сайтай үр хангаа нутагч гэсэн эндээс одоо гэрийн мод ун тааныг одоо уламжлалт байдлаар одоо инженеэс авч байгаа. Тэгэхээр энэ бол Монголын бас уламжлалт гэр үйлдвэрлэлийн уламжлалыг хадгалаад үлдсэн бас онцгой сайхан газар юм а гэж одоо хэлж болно. За тэгвэл нөгөө талаасаа бас хэлэхгүй байж болохгүй нэг зүйл бий. Энэ бол нөгөө ой модны нөөц, ой модыг хамгаалах, тэрэнд одоо чөлөө зөвшөөрөлтөй хандах энэ төр гэсэн асуудлууд ямар байгааг нь одоо хэлж мэдэхгүй. За ямар ч байсан ийм сайхан үйлдвэрлэл ингээд явж байдаг юм байна. За тэгээд монголчууд гэрээ хийзээ хийхээ байна. Жинхэнэ уламжлалт маягаар технологи хизээ хэрэглэхээ байна. Тэр мэтээр одоо цаашаа ингээд уламжлалт олон одоо арга технологиуд нь цөөрөд явах тийм одоо ирээдүй харагдаж шиг байна гэсэн одоо тийм гонигтай бодол бас үзэж яхад харж яхад бодогдож байлаа. За бусад олон аймагуудад за ой тажгүй агуучвай говь хэрийн сум аймагуд ч бай. Иймэрхүү үйлдвэрлэл явах нь одоо сүүлийн жилүүдэд нүднийг юм болжээ. За энэ ургийн баяраар тэмдэглэж байгаа дүлийнхний удам гарвалтаа одоо холбогдох Эрдэнэ баяр сэлбэрч бол жаргалын модон эдлийн ур хийцэж шинэ бүтээгдэхүүн бий болгож за энэ жаргалын модон эдлийн одоо жишээ нь гүйлгээ нэр төрөлд бол шинэ хөв нэмрээ оруулж байгаа. Ийм одоо ажилсаг одоо залуу байна. За бид энэ гэрээр орж жаргалын модон эдлийн ур хийцэд
За бүтээгдэхүүний өөрчлөлт гарч байгаа шинэ дэвшлийн талаар бол бас энд харж сонирхлоо. Тийм байх сагсан дэшигээ. Эдрийн голын дагуу олон сүнхийдэд байсан нэг зарим одоо хэсэг нь энэ одоо жаргаланд сумын нутгийн төв дээр байна. За тэгээд мэдээж хэрэг одоо олон сум сойронгууд одоо 1000 гаруй сүмхийдээс устгасан энэ сүмхийдүүдийг хожим нь одоо нэгдлийн оршоо моршоо янз бүрийн болгож одоо хэрглэж ийсний л одоо улмөр ингээ хадгалагдаад үлдсэн сэргээлт байхгүй ингээ нурхад билин иймэрхүү юмнууд хаасайгүй харагдгийг нэг жишээг энэ сумд бас харж байлаа. За жаргалан сум бол бас одоо их сонирхолтой олон одоо үйл явдал адал сони юмнууд агуулсан тийм сум юм. Энэ сумын одоо чинь орон нутгийг судлах музей гэж одоо жижигхэн нутаг орныхаа талаар одоо мэдээ занг өгдөг тийм газар одоо бид орж зарим зүйлийг одоо сонирхож үзлээ. Одоо хуучин цагтаа бол нэлээд хүч шаардаж одоо хийсэн олон мэдээлэлтэй ийм тэгтээ одоо нэг тогтохтой биш жижигхэн өрөө байна. За жаргалан сум бол одоо Монголын хамгийн өндөр гонгорын одоо нутаг. За Монголын төдийгүй сүүлийн одоо дэлхийн мэдээлэлээр авдаг юм бол 2 м 36 см гэдэг бол дэлхийн хамгийн өндөр хүн гэж тэмдэглэсэн хүнээс ч одоо өндөр хүн юм. Тэгэхээр зэрэг энэ жаргалан суманд одоо энэ өндөр хүний одоо дүүхтэй холбоотой зүйлч бас байна. За тэгээд модтой хаттай сум учраас одоо сийлбэр бас нэлээд хийдэг юм харагдаж байх юм. За өндөр гонгорын одоо зургийг яг одоо 2 м 36 см-ын өндөр зурж одоо энэ музейд тавьсан байна. Хажууд нь байж байгаа хүмүүсийн харьцааг та бүхэн одоо сая харсан. За түүнээс гадна энэ суманд бол маш одоо сонирхолтой уран сэтгэмж бүхий ийм одоо Монголын зарим хүн амьдарч байсан тухайч одоо мэдээвээ. Энэ сэрний 3 үе нийлээд нэг үхэл ястай. Энэ сэрний толгоонууд бол дээрээсээ цол одоо ямар нэг нөгөөсөөр албагдаагүй үргэлж ийм одоо сонирхолтой малын одоо үнэхээр сони юм гэхээр байхгүй малын одоо нэг анатомийн тогтоц гэдэг чинь огт өөрөөр одоо өвдөрч хийгдсэн ийм байх юм. Харин нэг алтын хэр юм байна шүү. Тэгвэл яг энэ эргэж тэнцэрэн зүүн талын нэг алтын юм байна тийм ээ. Жинхэнэ манай нутгийн тоглол за олон одоо харж хандах одоо засад одомдох юмар одоо дутуухан байж байгаа орон нутгийн иймэрхүү танин орон нутгаа таниулах одоо музейнүүд байдаг. За шагдар сурангүй одоо настай хэдий болсон ч гэсэн одоо нутгийнхаа энэ нүүдэлчдийн өв уламжлалтай холбоотой зүйлийг агуулдаг энэ жижигхэн одоо музейгээ харж хандж идэг юм байна. За энэ бол эдрийн голын том авраг одоо тулаас авахгуулаад олон төрлийн ан амьтдын одоо чихмэл за тэгээ хүмүүсийн гар урлалын зүйлс нутаг усны одоо түүх агуулгадж байдаг ийм юм. За жаргалан сум бол маш сонин одоо уран сэтгэмжтэй хүн байснараа алдартай. За энд харагдаж байгаа энэ зураг бол төрийн шагналт ядам сүрэнгойн зурсан гэлэн хүү шөхөрчийн зураг. За 100 жилийн тэртээ одоо өндөр хаднаас өсөрч одоо нисэж өдсөн одоо ийм сонин адал явдлын түүхийн одоо гэрч баримт одоо амьд хүн байсан. За гэлэн хуугаа бол одоо 100 жилийн тэртээ амьдарч байхдаа энэ эдрийн голын одоо хүндийд өндөр зохионоос одоо өсөрсөн байдаг. За ингээд одоо өөрийнхөө туршилтыг хийж одоо хүн нисэж болох эсхийг одоо шөхрээр туршсан ийм одоо сонин түүхтэй. Энэ түүхээс өмнө одоо энэ жигүүртэн шувуу шиг одоо нисэж ингэж одоо цэнхийг одоо адал сонныг одоо сонирхож уран сэтгэмж хийж явсан энэ хүнээс 160 жилийн өмнө одоо Эрдэнэзуу хийдэж шөхөрч буня одоо нисэж байлаа. Тэрнээсээ бол залхаан цайрлагдаж амар өвчсөн юм а гэдэг одоо ийм одоо баримтаас олдож байдаг. Тэгэхээр зэрэг Монголд бол яг саяхан одоо 1930-аад он хүртэл амьдарч байсан гэлэн хуугаа бол энэ 170 м одоо бидний энэ шувуудын байгаа дээд зохионоос 170 м өндрөөс хоньны арьс бүргэдийн одоо жишээ нь үдээр хослуулж хийсэн тийм одоо шөхөр далавчийг хийж дараа одоо жишээ нь эрсдэлгүй онохгүй тулд суур хонуудыг хурааж байгаад тэгж өсөрсөн одоо ийм одоо сонин
үйл явдал болж байсан байдаг. За тэгэхээр зэрэг энэ хүнийг бол саваагүй сахилгагүй гэхээсээ илүүгээр сэргэлэн уран сэтгэмжтэй хүсэл тэмүүлэлтэд одоо шатаж явсан. Бараг 100 жилийн өмнө энэ хатан дээрээс нэг хүн одоо ниссэн тийм адал сонин түүх байнга яригддаг. Гэхдээ энийг бол жинхэнэ тэр одоо адал сонин түүх буюу домгийн жинхэнэ газар юм аа гэж нутгийнхан тайлбарладаг. Жуулчид хаяа гэдэг. Бид нар бас үтгэхэд ирсэн бороо жахан энэ хөө явчихсан одоо хатны дээр бас харах. За ерөнхийдөө дов сандуултаа бороо хуртаа үед намгжуу болчдөг энэ одоо гол намгийн булан тохоо руу байж байгаа энэ өндөр хатан зохионоос одоо Монгол хүн одоо нисэж үзхийг одоо хүсэж ирсэн тэр цагтаар одоо мөн дэлхийд ч гэсэн одоо нисэж үзхийг хүсэж ирсэн тэр цагтаа одоо давхцаж байгаа. За 60 70-аад оны үед ч гэсэн одоо залуучууд Монголын өсгөл залуучуудын эдлийн залуучуудын энд ирж гэлэнхүү одоо энэ шүхэрчийн одоо дурсгалыг хүндгсэн зүйлүүд ажлыг тойрон ажлынхаа төлөвлөгөөнд одоо багтаадаг байжээ. За зөөнөөс гадна одоо гэлэнхүүгээ болвол янз янзын өвөрмөц сонин зүйлүүдийг одоо сэтгэж арга ундууд угойж одоо хийж байсан гэж ингэж ярьдаг. За гэлэнхүүгээ одоо энэ өөрийн одоо жишээ нь өсөрч амжилт гаргаж байсан, за энэ амьдарч байсан энэ газрынхаа орчинд нэгэн чулуун суврагыг босгосон одоо хүртэл гэлэнхүүгийн сувраг, шүхэрч гэлэнхүүгийн сувраг гэж одоо нэрлэгддэг. За тэгээд нутгийн одоо найз цааш явсан хүмүүс энэ даваан дээр гарч гэлэнхүүгийн одоо суврагт хүндэтгэл үзүүлдэг юм байх юм. За энэ мөт эдрийн голын савын дагуу төв соёлын дурсгалд за баримтат хүмүүсийн одоо гэрч болсон сонирхолтой зүйлс олон бий. За энэ удаагийн бидний одоо сурвалжлагаар зорж ирсэн зүйл бол энэ эдрийн голын сав дагууд за малч одоо жишээ нь удам угсаага одоо залгамжлаад өнөржиж одоо их олуулаа болж энэ нутаг усанд өвчин сууж ингэж амьдарч байгаа хүмүүсийн тэдний нэгэн одоо тэмдэглэж байгаа ёс заншлын тухайд сонирхож байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм одоо олуулаа өнөржөөд эргэж уулзаад тэгээд Монгол улс одоо цөөхөн боловч үнэндээ бол Монгол улсын хүн амын дундаж өсөлтөөс хэд дахин илүү одоо өсөлтийг бий болгосон гэр бүлийн тэр дундаа малч одоо нүүдэлж уламжлаа голчлон одоо залгуулж яваа тэр хүмүүсийн одоо амьдралын нэгэн дор одоо цугласан баяр баясгалангийн үйл явдлыг энд бид нэр харуулж байгаа юм. За энд одоо үндсэндээ бол 15 одоо төдөө цогцлооноос одоо төрсэн 15 хүүхдийн хожмын удмынхан одоо цуглаад удмын одоо баяраа тэмдэглэж байгаа энэ яслын хэсэг одоо харагдаж байна. За энд бол төдөөгөн 10 дахь хүү дашаардна 60 гаруй насыг одоо зоогсон энэ буурай өөрийнхөө одоо унган сүргээс нэгэн одоо цагаан бор морийг одоо удмынхаа одоо нэрийн өмнөөс одоо сэтэрлэх одоо зан үйлийг хийж байна. За энэ бол эртнээс одоо монголчуудын одоо уламжлалт зан үйл. За одоо сэтэрсэн морио одоо ахан дүүсийн одоо үзүүлж таниулаад өөрөөр хэлбэл энэ удмын одоо сүргийн шүтэн зам одоо тэнгэрийн одоо унаа хөлөг болгож ингэж одоо нэгэн одоо амжилтыг бий болгож байгаа. Монгол хүн морь малаан дээдлэх, адуу малаан дээдлэх одоо энэ ясын зан үйлийг одоо харуулж байна. За энэ одоо цагаан бор морийг сөрөгтөн нийлүүлж одоо онголон одоо тавихад загал бууралмартай одоо жишээ нэгэн одоо нутгийн одоо удмын залуу ингэж одоо сөрөгтөн нийлүүлж байгаа. Ийм одоо ёслол болдгийм байна. За энэ ёслыг ч гэсэн одоо харсан энд байсан цөөхөн гадны жуулчдууд одоо маш одоо гайхаж монголчууд их өвөрмөц сонин бөгөөд өөр хаанч байхгүй одоо соёлын тийм давталж уламжлалтай улсууд юм аа гэдгийг одоо хэлж байлаа. За энэ овг ургийн баяраар аав ээжийн зургийг 15 хүүхэдтэй нэвлүүлэн сэргээсэн зураг дурсгал хамгийн чухал дурсгал байлаа гэж одоо энэ настан буурайчууд одоо хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ 15 хүүхэд бүгд одоо жишээ нь Монгол гэртээ төрсэн эмнэлэг төрөөгүй. Монгол гэртээ 15 хүүхэд төрүүлж өсгсөн 2 буурай одоо хагас мянган үр хаачтай болсон байна гэдэг бол үнэхээр хүндэтгмээр сонирхолтой жишээ. За энэ жишээгээр ингээд аваад үзэх юм бол Монгол орн бол өнгөрсөн 70-80 жил бол 4 дахин өссөн. За энэ гэр бүлийн үр хүүхдүүд бол 200 дахин өссөн. За гэр бүлүүд энэ маягаар одоо монголчууд өсөжсэн бол гэх юм бол доод тал нь 50 сая, ер нь одоо 100 гаруй сая хүнтэй болохоор ийм одоо жишээ нь санаанд оромгүй сонин тооны жишээ гарна. Тэгэхээр зэрэг 1970 60 он бол Монголын хүн амын өсөлтийн одоо эд үе
тэр одоо өсөлтийн одоо оргил үе тэрний өмнөх үедээ хамаарах одоо энэ буураа нарыг төрүүлж хэдэн зуун хүн болтлоо одоо үнэрчсэн нэгэн одоо үнэр сайхан одоо бүл овгийнхны одоо юм дурсгал юм. За энэ аав ээжийнхээ зурагтаа өөрсдийнх нь зургийг одоо эвлүүлэн сэргээсэн энэ дурсгалаа одоо бариад бүгдээрээ одоо мөр зэрэгцээ зогсож байгаа энэ буурайчууд бол тэдний үр хойч нь хэдэн зуугаар тавлагдахаар байгаа. За тэгээд олон жил уулзалтаагүй нэгэн дор одоо ингэж уулзалтаж баяр бахтал болно гэдэг бол хууч одоо дурсамжаа ярина гэдэг бол үнэхээр нь одоо үгүйшгүй сайхан ийм үйл явдал юм аа гэж одоо ингэж хэлцгээж байна. За түүнээс гадна одоо энэ 15 гэр бүлийн удам үр хүүхэд хөргөн бэрчүүл нийлээд өөр хоорондоо нэгэндээ бэлэг дурсгал өгж авалцах ийм одоо ёслууд их одоо өргөнөөр үргэлжилдэг юм байна. 15 хүүхэд тус бүрдээ одоо чинь өргөө гэрээ ирж барьсан учраас тус бүрдээ хэдэн өдөр одоо хоорондоо зочлолцож хоорондоо хууч яриагаан ярьж ингэж одоо ах хэсэгсээ одоо мэдлэлцэж ингэж одоо хэдэн өдрийн одоо их сайхан цэнгэл болдгийм байна гэдэг одоо энэ дурсгалыг одоо харж байлаа. За энэ ургийн баярын үеэр бол 64 бүх барилдсан. За аймаг цэргийн цолтоо, сумын цолтоо их олон залуучууд одоо ирж барилдаж үнэхээр одоо сумын наадмын одоо зэндааны одоо сайхан барилдаан боллоо гэж одоо энэ нутаг усных нь ч одоо ирж энд оролцож одоо их сайхан байсан. Өөрөөр хэлбэл бурхамтын булан буюу бурхамтын хөндий гэж энэ жижигдэр хөндий хэдэн өдөр нэгэн ургийнхны одоо их сайхан цэнгэл дор. За тэдний одоо жишээ нь дусамж яриа хөрөө үр хүүхэд тэдний одоо халуун сэтгэлийн дор одоо ингэж үргэлжиллээ гэж одоо харж болно. Үнэхээр одоо энэ их сонирхолтой зүйл юм уу гэж одоо бас харахаар байлаа. Өөрөөр хэлбэл ингэж олоолаа өнөрчөөд тэгээ нутаг усандаа ирж одоо таваар одоо наадаж тэгээ хамтдаа байцгаах гэдэг бол өөр газар нэх байгаад байдгүй зөвхөн монголчуудад л байж болохоор ийм одоо илэмсүү дотн одоо ёслол юм болов уу гэж ингэж одоо бодогдож байлаа. Тэгээд олуулаа их үнэрччихлээр нэгнийгээ одоо таньдгүй мэддэггүй сураг чимээгээр алс газар одоо амьдардаг тийм явдлууд их байдаг юм байна. За энд ирж нэг нэгнээ мэдлцэж овгдоо гарч байгаа одоо жишээ нь овгоонхаа одоо чинь удам овгоо одоо нэгтгэх зарим одоо зөрүүтэй зүйлээ янзлах за мөн одоо мэдлцэх ургийн бичиг юм додомдож одоо нэгтгэж бичих ахлааж дамжих гэх мэтээс ахгуулаад энэ одоо олон хүн үнэрчсэн учраас үнэрчсний хэрээр одоо шийдвэрлэх зүйлүүд байдаг бололтой юм байна гэдгийг энэ одоо ахмадуудын уулзалт яриа хөрөнөөс харж байлаа. За одоо энэ 2 өдөр одоо үргэлжилсэн энэ одоо наадмын үеэр 64 бүх барилдаж аймгийн арслан ган зориг гэж одоо эрэмгийн одоо шаталтай залуу төрүүлж за мөн одоо энэ төлийнхний удмын одоо шинээр хөргөн болж байгаа залуу үзүүлж бас одоо бэлгээрүүлдэг зүйл боллоо гэж одоо ингэж ярилцаж байсан. За мөн одоо түүнээс гадны Доборхтын хөндий гэдэг газарт олон сумын морд цуглаж за их насл гэхэд одоо 100 гаруй их насны морд одоо явсан гэж ингэж одоо тоо чимээ сонссон. Энэ бол одоо хэр баргийн одоо суманд тохиолдоод байдгүй тийм өргөн одоо их олон хурдны морд одоо уралдаж тавьсан хэрэг. За мөн азраг их нас оролцсон учраас үндсэндээ 150 жараад одоо морд энэ жаргалантын бурхантын хүндийд одоо уралдаж тойнголыг өсөж одоо шинэ хурд шансаас өргөө гэж одоо ингэж ярьцгааж байсан. За энэ хангаа газар учраас ер нь мордын давхилын газар бол жаахан одоо овон томтойгоо жалахта өндөр өсвөртэй байдгийн байна. За энэ газарт бол одоо нэгэн тойрч бараанууд нь одоо жишээ нь даваагүйгээр одоо тасарч ингэж болдог. Тийм газар санагдлаа. За энд бол одоо ойролцоо 4-5 сумдын морд оролцсон. За мөн одоо энэ дүлийнхний авг буюу одоо энэ авгийн баяраа тэмдэглэж байгаа усуд бол ер нь утгатай бас хурдан алдартай мордтой юм байна. Өөрсдийн мордож одоо энд тавьж шансгөлгөн одоо оролдуулж ингэж байлаа.
За энд одоо энэ Дүлэнхний овог буюу энэ удмынхны ерөөлөөр одоо жишээ нь учирчинд баяр наадмаас ингэж байгаа хүмүүс өөрсдийн бэлэг ерөөлийг хэлхийн зэрэгцээгээр ер нь бол одоо ингэж их олуулаа болж одоо үнэржиж ингэж байгаа явдал бол ер нь ганцхан одоо энэ овгийнхан биш манай нутаг бол одоо хүн үнэрчлэлтээрээ бол их одоо сайхан дэлгэр хүн амн одоо оширсан сайхан газраа хэдхэн одоо жилийн тэртээ бол Хүсгэл аймгийн хамгийн цөөхөн сумтай хүнтэй одоо сум одоо жаргалын сум байсан бол одоо хамгийн олон хүнтэй сум болсон. Тэгэхээр зэрэг манай нутаг бол ер нь одоо мал хөрөнгө өсгөхийн зэрэгцээгээр хүн ардаач гэдэг өсгсөн талаараа улс орондоо одоо толгой зогсох тийм их үнэрчсэн одоо газар юм аа гэж бодож яриаг өөрөө бас дэлгэж байсан. За энэ бисрэг наадмыг үзэж сонирхсон одоо сумынхнаас гадны одоо жуулчид хүмүүс одоо ирж байна. За тэгээд тэр жуулчид ирээд бол нэг бүлийнхэн одоо нэг гэрүүлийнхэн буюу нэг удмынхны одоо зохиож байгаа ийм одоо үндэсний ёслол заншлын одоо шинжтэй зүйл юм аа гэхэд бол бас их одоо сонирхож байсан. Өөрөөр хэлбэл монголчуудад одоо өвөг одон дотроо хүртэл одоо өөрсдөө мэдлэлцэх түүнийгээ дахин сэргээж ингэж одоо цаашаа мэдлэлцэж ингэж авч явах одоо боломжтой байж байгаа юм да сайн хэрэг юм аа гэж гадны одоо хүмүүс хэлж байлаа. За тэгээд түрүүн одоо хэлсэн жишээг одоо хэлэхэд өөрөөр хэлбэл энэ Төдвийн гэр бүл гэдэг улсууд одоо 600-аад хүн болцсон байна. Гэтэл 15 хүүхдийг төрүүлэхдээ ерөөсөө л уул гол одоо жишээ нь үлжээ хаваржаа өөрийнхөө одоо Монгол гэртээ л одоо төрүүлж эрүүл сарвал одоо өсгөцгөөсөн. За түүнээс хойш одоо энэ олон хүн байхад энэ 15 одоо насны дотор нэг ч хүн одоо чинь өвч хууч за тэр дундаа хотынхны одоо өвчин эмгэгтэйхэн бий болдог зүрх судасны буюу даралтны өвчин одоо нэгж байдгүй гэж сонсоход бас одоо сонин санагдаж байлаа. Өөрөөр хэлбэл байнгын хөдөлмөрч байгаль дундаа амьдардаг хүмүүсийн одоо удмын одоо жишээ нь яс чанараас гадна одоо амьдрал ахуйн одоо ийм сайнаар одоо нөлөөлдөг онцгой жишээ байгаа юм болов уу гэж бодогдохоор байсан. За энэ одоо хурдан морд одоо үндсэндээ 150-аад одоо хурдан морд оролцсон зэрэгэлдээ сумд за тэр дундаа бас одоо энэ Дүлэнхний удмын өөрсдийнх нь мордж одоо сайн уралдсан айргдсан ийм одоо өргөн одоо ёслол боллоо. 5 сувын морд 2 аймгийн одоо морд ирж одоо уралдсан ийм одоо ёслол болсон. Өөрөөр хэлбэл нэг ураг удам одоо тэднэр бол тэдний одоо уулзах зингэл бол энэ нутаг даяар гол усныхны одоо зингэл болж ингэж одоо өргөн сайнаар одоо наадлаа гэж одоо хэлж болох юм. За энэ одоо нийтийг одоо цэнгүүлэхийн зэрэгцээ өөрсдийн уг удмын одоо зингэлийг явуулахын зэрэгцээ уг удам дотор байж байгаа одоо элдв одоо түүх соёлтой холбоотой хэмэр залбоотой холбоотой зан үйлийн шинжтэй зүйлүүдээ бас давхар хийдэг юм байна. За энд бол одоо Дүлэнхний удмын энэ нутагта уралдсан хурдан морд олон медальтай олон одоо наадам дараалан одоо айрагдсан тийм мордынхоо одоо зураг хүргийг хуулж ингэж байгаа байдал. За энд бол энэ хар морь бол 3 удаа төрүүлж 5 удаа айрагдсан одоо нэлийн жахан настай болсон хар морь юм байна. За энэ морийг үндсэндээ бол зодог тайлуулах одоо ёслолыг хийж байна. За баяр сайхан бол энэ Дүлэнхний удмын одоо бас их голлох хүн. Тэгээд одоо хар морио зодог тайлуулах одоо ёслолыг ахан дүүсийнхээ дунд одоо хийж байгаа ёслол одоо харагдаж байна. За ингээд одоо нутгийн хурдан шанцд удмын хүлэг энэхүү одоо жишээ нь бас зодог тайлах одоо ёслолыг энэ уугуудныхаа дунд одоо хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл одоо ямар л одоо үнсэнтэй сайхан дурсгалтай зүйлүүд байна уу? Энэ уугуудныхаа баяраар одоо нийлж ингэж зингэж одоо тэр ёслолоо одоо гүйцээдэг ийм учиртай ажээ. За энэ одоо бурхантын хөндий буюу бурхантын болон гэж одоо жаргалан сумын төвийн хажууханд байдаг энд ёслолд 93 наадмыг хуруулангийн одоо ёсоор хийж сор харвах
одоо морь уралдах бүх баярлах одоо үндэсний одоо зинглүүдийг хийхин зэрэгцээ ураг одмын одоо ёслолуудыг хийж за энэ эдрийн голын дагуу байж байгаа ураг одмынхныгаа одоо чи нэгэндээ айлчлах за насан дээсээс ахгуулаад нэлхнэраа хүртэл бүгдээрээ одоо нийлж ингэж одоо цуглаж ингэж хийдэг. За энэ олон хүн цуглаад бүгд одоо дурсгалын зургаа татуулах одоо мөч болоход их цаг одоо үрдэг ийм ажил байна. Өөрөөр хэлбэл одоо ахан дүүс амраг садан чи би одоо тэр ахын нагцын навг гэдэг одоо ингээд зураг хүргээ авах бол нэлээд одоо хөлтөө ийм одоо зүйл болж за За Дүлийхэн овгийн ургийн баяраас бид цаашаа Хүхүүний нуруу буюу одоо энэ эдрийн голын сав дагуу хэдэн мөртөө алслах нэг одоо нуруу байж байгаа. Эдрийн голын энэ томоохон уулсын дунд мушгилсан том хавцал бий гэж сонсоод тэрийг одоо үзэхээр явж байна. За Хүхүүний нуруу гэдэг энэ нурууны орой дээр одоо үлжээтэй за мөн одоо хүн амтан одоо өндөр тагийн нуруу учраас одоо цөөхөн нутгалдаг. Энэ газарт мөн одоо энэ Дүлийхний одмын одоо зарим одоо 15 хүүхдээ одоо 2 нутгалдаг юм байна. За энэ хүмүүсийн одоо зааснаар одоо бид нэр энэ Хүхүүний нурууны төгсгөлд байж байгаа эдрийн голын нэгэн одоо өндөрлөг том одоо байгалийн үзэсгэлэнт газрыг одоо үзэхээр ирж байгаа. За үнэхээр бид нэр одоо өксөөр энэ нурууны өндөрт одоо 2000 гаруй метрийн өндөрт гараад ирэхэд эргэн тойрон одоо сүрлэг сайхан нуруу. Тэр нурууны дундуур одоо зүсэн гарсан эдрийн томоохон голын одоо ушгаа дахир одоо хэсгүүдийг харж байна. За бид үндсэндээ бол энэ одоо байгалийн үзэсгэлэнт хавцал бүхий газрыг олон талаас нь авч одоо зураг үзүүлэх гэсэн болгож үнэхээр энэ одоо өдрийн аялалд бол бэр дотлаа. Учир нь өөхдөд далайцтай том байгаль донд нэг өдрийн одоо зав хэртэйг улсууд дээр дороос нь ороод энэ одоо байгалийн бүх талаас нь өнгө үзмжийн одоо хангалтайгаар одоо нээн харуулна гэвэл одоо чадал дутгаар байсан учраас очиж одоо тонгойсон уулын өндөрлөх хэсэг дээрээсээ л энэ уулсын одоо өндөр хавцал буюу 7 сүлжээ гэж нэрлэгддэг энэ газрыг одоо хараад зургийг аваад үзэгчдээ та бүхэндээ одоо сонирхуулж ингэж үзүүлж байгаа юм. За эдрийн голын сав дагуух хангаан нурууны үргэлжлэл өндөр завчим одоо хэсгүүдээр хүрээлэгдсэн их одоо томоохон тохоо ийм хэсэг байна. Өөрөөр хэлбэл голын энэ их ус бол уулын дотор одоо сөвлөн гарсан одоо санагдахаар ийм одоо орчин байгаа. За энэнийг одоо дэлгэж сайн одоо харуулахын тулд бид нэр хагас өдрийн хэртэ өндөр хяраар явсан боловч байгалийн одоо том одоо тохоо ханан хэсгүүд хаалтлаад төдийлэн одоо сайн зураг авахуулахгүй байлаа. Тэгэхээр бид нар бол дараагийн нэг аялалдаа энэ одоо эдрийн 7 сүлжээ буюу энэ газарт дээр дороос нь ирж сонирхолтой зураг авч за мөн одоо байгалийн үзэсгэлэн үзүүлэх болцоотой юм аа. Гэхдээ ийм уулын хөндийн хавцлуудыг за энэ хэсгээс дахиад нэг өртөө газарт Монголын хамгийн том өргөн хийж байгаа. Хэлбэл дэлгэр мөн чулуу толгой хийлээд олон голын бэлчигсэлэг ийм зэг. Гэхдээ энэ яг өртөө байгаа алсын даан байж байгаа энэ хэсэг бол нэг 90 улсын байгалийн өрөмс тогтсон ёстой. Тийм хойг маягийн, голтрог маягийн тийм газар байна. Энийг бол хүмүүс 7 сүлжээ гэж зарим хүн нэрлэн сүлжээ гэж нэрлэн. А тэрнээс гадна 3 ан гэж нэрлэдэг юм байна. 3 ан гэдгээд ан гөрөөсний ан биш. Ан цав хавцал гэсэн ийм одоо газар байна. Энэ бол их сонирхолтой хангаан нурууны байгууллагын ихэвчлэн мүлгэр уулс их зөөлөн одоо жишээ нь ам хүндийн үстэй байдаг бол энэ хэсэгтээ онцгой завчим хурц одоо жишээ ирэмхтэй их одоо хийцэн хамтдаа нэг одоо жишээ хоёр талаас ашигласан хамтслуудтай болно. Тэгээд яаж төрүүлэх вэ? Том улсын дэргэдөө их ус орж ирээд түүний зүсэс гарсан гэсэн хэлдэг. Бид нэр энэ өндөр дээрээс ингээд харахад үнэхээр одоо жишээ нь Монголд ийм одоо ховор сонин одоо тогтцтой байдгийн байна гэсэн ийм одоо сайхан сэтгэлийг авч болохоор гэхдээ энэ
хэсгийг бол аль ч өндөрлгүүдэл бүтэн харах бололцоо алга. Учир нь юу гэхээр зэрэг өндөр уул хад асаг тэдний одоо ёроолоор одоо мөрөлдөж урссан учраас нэг газараас нэг л дохойг эсвэл хоёр дохойг эсвэл одоо зарим хэсгүүдийг л харж болно. Тийм учраас энэ орчны уулсаар бүхэлд нь цаг хугацаа их шаардаж ингэж явж ийж үзэгчид та бүхэнд илүү тодорхой сонирхолтой үзүүлэх бололцоотой ийм газар байна. За хөхөөний нуруунд дээрээс бид нэр зураг аваад хэдийгээр хангалттай зураг авч чадаагүй ч гэсэн байгалийн аялал жуулчлалын болоод байгалийн сонирхолтой сайхан тогтцсон нэгэн сайхан нөөц байгаа юм байна. Дараа ирнэ гэсэн ийм бодолтойгоор эндээс одоо аялал өндөрсөн юм. За ер нь бол одоо энэ Тэрхийн цагаан нуурын аялал жуулчлалын орчныг хөвсгөл нуурын одоо байгалийн үзэсгэлэнтэй холбох аялал жуулчлалын энэ орчинд бол хооронд нь холбосон их сайн нөөцүүдийг одоо илрүүлэх бодлого одоо шаардлагатай байгаа нь тодорхой. За тийм ч учраас энэ одоо хөвсгөлийн одоо хангаан нурууны ард тал энэ аршаан халуун аршааны нөөц, ардын заншлын одоо нөөцүүд, төв соёлын дурсгалт орчин энэ бүгдийг одоо жишээ нь баяжуулж илүү их одоо дэлгэрүүлж хөвсгөлийн одоо жишээ нь аялал жуулчлалын байгалийн аялал жуулчлалын орчинтой илүү баяжуулан одоо холбох шаардлага байгаа юм байна гэдгийг одоо бид өмнөх нэвтрүүлгээрээ хэлж байсан. Энэ удаач гэсэн одоо бид бас давтан хэлж байна. За ингээд үзэгчид та бүхэнд Хүсэл аймгийн Жаргал сумаар одоо аялаж ардын зан үйл, за мөн төв соёлын дурсгал зүйлээр аялсан аяллаа өөгөр өндөрлөж байна. Та бүхэнд их баярлалаа. Таны хүссэн мэдээллийг хэлж өгнө.